наадам гэдэг маань бүх монголчуудын энергийн төвлөрөл юм аа. Яа тэгэхээр бүгдээрээ монгол хүн болгон, монголын угсаатан болгон бүгд нэг юмн дээр төвлөрдөг. Тэр бол наадам. Үндэсний их баяр наадам нь 93 наадмаас гадна соёлын салбарынхныхаа хувьд ард түмэндээ одоо соёл урлаг, өв уламжлал, хөгжил нь аль түвшинд явж байгаа гэдгийг харуулж байгаа бас нэгэн хэлбэрийн тайлан болдог. Монголын ард түмэн наадамчд гэдэг нэртэй болдог. Бүгд наадамлдаг. Үндэсний их баяр наадмын нээлт таалт гэдэг бол энэ олон жил хийгдээд явцсан ёс жайг дийлтэй. Яг нэг юм гоё 3 цагийн хэлхээс үүсэж байна. Бид бүхэн ингээд мундаг том урлагийн гавьяа сэтгэлтэн гавьяа ахмад үеийнхнээс зөвлөгөөнд өөрийнхөө найруулагч тэглээчнийхээ санаа эдэг бэхжүүлээд маш олон залуу үеийн төлөөллүүдийг амарч оруулж байгаа. Ер нь хүмүүсийн дунд байдаг нэг нийтлэг ойлголт сонгодог хөгжмийн аян дээр сонгодог бүжиг бүжгэлдэг, яг монгол бүжгийн аян дээр монгол бүжиг бүжгэлдэг тий. Тэрийг жоохон эвдэхийг хүсэж байгаа. Нэг хөгжмийн аялгуу дотор тэр хөгжмийн утга санаа өгүүлбэжийг сонгодог бүжгээр ингэж илэрхийлж болдог, орчин үеийн бүжгээр ингэж илэрхийлж болдог, ардын тайзны бүжгээр ингэж илэрхийлж болдог. Гэхдээ эдгээр бүгд нийлээд нэг хөгжмийн аялгуу гişгэн дор бүгд өөр өөрсдийнхээ төр жанраар нэг юм илэрхийлж болдог юм а гэдэг ингээд нэг ийм санааг илүү гаргаж тавьж хийж байгаа. Наадмын нээлтэнд голдуу мэрэгжлийн урлагийнхан бол ордог байсан. Энэ жилээс бид нэр чөлөөт уран бүтээлчд буюу одоо зарим нэг ордоггүй байсан урсгал чиглэлүүдийг бас оруулахыг зорж байгаа нь өөрөө ив нэгдэл буюу бас шинжилэл байж чадах болов гэж бас бодож байна. За энэ жилийн наадмын агуулга маань бол ив мөнхийн тусгаар Монгол гэж байгаа. Ивийн хүчээр мөнхөд тусгаар Монгол оршино гэж байгаа. Толгойн арга зоолыг дараагийн За морин дээрээс харвах буюу одоо Монголын түүхэнд бол намнаа хэмээн нэрлсэн байдаг. Энэхүү морь тарваны өв соёл уламжлалаар хичээлэхэд хувь хүнээс маш их хэмжээний авхаал самбаа ур чадварыг шаарддаг. Бахархалтай том түүхтэй арт том шүү дээ. За манай явах гэж Дараа 9-р зууны 20-р зууны сүүлээр төрсэн хүмүүс нь гүүр болоод шинэ зуун төрсэн хүмүүстэй энэ соёлын өвөө одоо ингээд шинжлээд ингээд дараагийнхтаа ингээд үлдээгээд аливаа юм урагшлахдаа аль нэг зүйлийг гээж эсвэл аль нэг зүйлийг шинээр олж улам сайжруулж одоо дандаа урагшилж байдаг. залуучууд руугаа хандсан гэхүү те бас тэр маань бас нэг наад нээл талт бас хамт үзээд ах トゥ ээж хамаатан садантайгаа үзэхэд бас нэг амирч гэсэн бас тэр маань бас хамт үздэг байвал бас их зүгээр юм болов гэсэн бодол байгаа даа шүү дээ те.